Сайн байцгаана уу дээдлийн шоуны үзэгчдээ. Заяа тэгээд та бүхэн ирээд битэрийг дэмжихийг чүгэн чамаагүй мэдгүй ямар ч самаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал сувгуудыг дагаарай. Тэгээд сошиал сувгуудыг дагснаар бид тэдний контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээд нэмээд бид хоёрт тодорхой хэмжээнд тусалж гэнэ гэсэн үг. Тэгээд манай сошиал сувгуудыг subscribe-ийг лайк дараад follow дараад тэгээд баярлалаа дээдлийн шоутайгаа хамт угаарай. Баян үздэгт баярлалаа. Дээдли. Сайхан Солонгос авчаад ирсэн. Тэгээд Солонгосын аялын тоглолт маш гоё амжилттай сайхан болж өндөрлөлтэй байгаа. Тэгээд 3 өдөр нийтдээ 500-аас бараг 600 хүний тоглолт үзэгчдтэй маш гоё халуун гурван шоу. Солонгосын үзэгчдтэй үнэхээр баярлалаа. Тэгээд гоё юм шүү. Тэгээд манай гурван шоуны өнөөдөр спонсор манай TikTok-ийн бол бид үнэхээр жаргаас үнэхээр гоё. Тэгээд Монголд ирсэн ч жоохон яар шүү. Тэгээд яг онцноос буугаад бууснаас хойш 10 хоног бид тэр Солонгост байсан. Тэгээд 10 хоногийн хугацаанд бид үнэхээр эхлүүлсэн тийм үнэхээр гоё байсан. Тэгээд бууснаас нь ихлээр маш гоё. Тэгэхээр Монгол байдлаас илүү гоё байлгасан. Бараг үнэхээр бид ийм аясан тоглолтоор ийм байж гэж бодоогүй. Тэгээд маш гоё хамтраад ирсэн зохион байгуулсан. Тэгээд тэгсэн TikTok-ийн баярлалаа. Баярлалаа. Би чадаагүй бас нөгөө тоглолтын пост одоо Солонгосын тоглолтын дараа бид юу хийж амжаагүй. Тэгээд өөртөө бас тэргээр өөртөө баярлалаа. Айгуу баярлалаа. Газар мандэр үзээд юм хүмүүсээ хүмүүсээ дугаар. Тэгээ хүмүүс айгуу хасаа Солонгос тоглож байгаа болсон бэ гэсэн. Амар гоё болсон. Маш гоё болсон. Тоглолч гоё болсон. Бид эдээ аялал тэнцээ байсан бүх юм маш гоё болсон. Тэгээ удахгүй бас ийм жижиг юм влог байна. Тийм влогуудад манай TikTok-ийн зүгээс одоо хийжсэн. Тийм тэгээд энэ хугацаанд бас бид айгуу хүн амжилтсан. Би одоо жишээл хараагаад хийлсэн байна. Манай одоо TikTok-ийн тийм баасан болсон байна. Тийм манай TikTok-ийн одоо яг тэгээд одоо хамтран хийжлдэг. Яа одоо брэнд гэдэг Gangnam брэнд гэдэг юм хэлээд гэж хараад хэлсэн. Одоо тэгэхээр би шиг зүг шаардлага аюу гоё сайхан хэжлэн амжуулсан байна. Factory reset хийсэн байна. Тэгээд манай даягийн төсөө өдөр болсон. Төсөө өдөр үнэхээр гаргасан гэсэн. Тэгээд ер нь Солонгос энэ өдөр болгоно үнэхээр гоё байсан бүр. Тэгээд бид нэр Солонгос дахин бүр очмоо тийм гоё мэдрэмжийг авсан шүү. Тийм үзэгчдтэй баярлалаа. TikTok-ийн хамтанд баярлалаа. Тэгээд TikTok маань яадаг вэ гэхлээр нөгөө нэг Солонгосын гол сайхны имлүүд рүү дуучлаг тэгээд эрүүл мэндийн бүх салбарууд дуучлаг тэгээд хүмүүс яг тийм хэрэгтэй бол манай TikTok-оор дамжуулаад яваа. Үнэхээр та бүдэг онцноос ч буулгаад тосоо байлгах байрнаа гэж бүх юм хамт явуулах гэж биш бүх юм чигээд өгөө. TikTok-д нэрлээ. Бүх юмд айгуу гоё сэтгэлээсээ ингэж технологийн анхаарч бидний бичлэгийг айгуу гоё юм өөрсдийн бичлэг юм шиг тий өөрсдийн шоу юм шиг маш гоё хамтарч ажилласан. Тэгэхээр TikTok-ийн хүмүүс энэ хайп маань ямар нэг үйлчлэг авах бол маш гоё сэтгэлээсээ гоё хамтан байдаг шүү. Тэгэхээр манай TikTok гэсэн гараа. Энэ бол гэхдээ ямар нэгэн төлөвтэй хийж байгаа юм бишээ зүр үнэхээр өөртөө баярлалаа хэлмээр байгаа болохоор тийм тийм рил хийж байгаа шүү. Тэгэхээр баярлалаа. Солонгосын шоу бол үнэхээр гоё байсан. Тэгээд таасан бас маш баярлалаа. Ямар ч тааш хурцэрсэн бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээ манай дээдлийн шоу энэ үрээд ирэхэд бэлэн боллоо. За манайхан алгадаж төгшөөд алгадаж сонсъё. Ингээ та бүхний юм дээдлийн шоуны хөтлөгч комедиан төрөө хөтлөгч комедиан заяа бүгд өгтөө авцгаая. Нэ. За санаа бүгдэнд баярлалаа. Хүрцээсэн ямар гоё юм бэ? Хараад ийц. Сөүл ирлээ тийм ээ. Ямар гоё юм бэ? Ямар олон хүн бэ? Сан бүгдээр амраад байныг алгач тийм ээ. Яа амраа. Яа гайхалтай. Ямар олон хүн бэ те баярлалаа. Ямар олон хүн бэ? Яс их юм. Нэр үнэхээр баярлалаа. Бид хоёр яг сөүл ийм олон хүн цуглуулж чадна гэж бодоагүй тийм ээ. Үнэхээр маш их баярлалаа guys. Өнөөдөр бол та нарын өдөр шүү. Ийм шиг нөгөө такса дууссан guys баярлалаа тийм ээ. Амраанд юм ярьж штэ гэж байна. Амраа бүр энд харлаад үлдэхээр шийдсэн юм шиг байна гэж. Ажлаа муу. Уцмааргүй байгаа юм шиг байна тийм ээ. За гайхалтай тэгээд нөө сарын өмнө тиктэн дууссан. Тэгээд та хэд маань амар ихт авсан. Тэгээд баярлалаа. Тэгээд энэ донд скам дууссан юм байна уу? Хөлтөөсөн юм байна уу? За ашгүй тэгш. Тэнд нэг гараа өргөж байна. Тэсний ороод ирсэн байдаг шээс тий. Чи үүдээ өөрөө скам юм шүү гэж. Манай үүдний үнийг скам дуусна гэсний үзчихийдэх шээс тий. За гайхалтай. Тэгээд өнөөдрийн энэхүү тоглолтод хүрсэн та бүхэнд маш их баярлалаа. Бүгд өөрсдөө наалгаж шээ тийм ээ. Гайхалтай. За өнөөдөр бол 2 болцоо явна. Та хэд маань мэдж байгаа тийм ээ? 2 болцоо. Өмнө ирж үзчихсэн юм байна уу? Монголд ч юм уу? Оо ямар гоё юм бэ? Энд 2 Монголд үзээд Солонгост үзэж байгаа юм уу? Дагаж яваад үзээд энэ да тийм. Ямар баян юм бэ гэж шах тий. Та хэдийг Европт харнаа. Тийм.
Зя гайхалтай тэгээд өнөөдөр бол 2 болцоо явна. Тэгээд хүмүүс нь бол 2-оос их нийтдээ 4 хүнээс бол их хүн байгаа. Тэгэхээр хэдүүлээ нөгөө шаахгүй гадаг үнэ шууд солиод явна гэж аах гэдэг. Шаахгүй үнэ шааж унгагаад цаашаа шаана гэж. Тэгэхээр манай орцогчд маань бас анхаараарай тий та хэд маань бол мөнх юм биш шүү гэж аах гэдэг. Хичээгээрээ гэж шахдаг. Хичээгээрээ. Тэгэд манайхаа энэ камерны тэнд камер ашихгүй бичиж байгаа тэгэхээр урдуур нь битээ яваарай. Дандаа ардуур нь яваарай. За. Тийм тэгээд бас эндээс үзэгчдийг бичиж байгаа нөгөө нэг буруу нууц амрагтайгаа явж байгаа хүмүүсээ үл хол суугаарай гэж аах гэдэг. Нөгөө Монголоос гадуур харилцаагаа энд хийж байгаа хүмүүсээ үл тий. Монгол хэрвээ найз охин чинь дээдлийн үздэг бол хоошоо суугаарай залуу минь гэж шахдаг. Бид хүмүүсийг хостой болгодог болохоос бас хосгүй болгодог. Тэгэхээр хоошоо нуугд суугаарай гэж шах. Зя гайхалтай тэгээд манай энэ олон залуучууд дундаас бас тийм хүн байж магадгүй гэж зүгээр би бодсон юм аа гэж байна тий. Тэгэд манайхан гоё уух юм аа хангалттай аваарай. Тэгэхгүй бол мэдээж битээр шатна гэж шах тий. Тийм шалгах шээстэй. Газар маань солилцоод нөгөө өмнө ийм кино театр шиг газар байж байгаа. Тэгээ ийм болсон болохоор Ширээдээ болсон. Тэр хүмүүстэй төвтэй болох хөөднөөс бас газраа бид бас хэлсэн байгаа. Тэгээд үргэлжлүүлээд нэг жоохон автор явж магадгүй гэж байна. Тэр нэг юм мини тийм. Тэгээд та их мод 40 мянгад арай гайгүй юм үзэж байгаа шүү гэж байна. Тэгээд бол маш азтай шүү. 40 тэгээд жоохон автортай тийм ээ. Нөгөө 60 чинь бол 60 тэгээд жоохон автортай. Тэгээд хэрэг яг бид танаас аваагүй шүү. Тэргүүрээ хинжээс бий авчираа. Тэгээд тэр хийж авах гэж. Тэгээд тэр гэж. За окей, одоо юм нэрээ тахав. Ихний бодыг хэлбэл бид айдас сонсъё. Тэгээ тэгвэл оролцогчдоо эхний оролцогчийг нэг эрэгтэй нэг эмэгтэйгээ гаргаж ирээ. Бүгд алга шишээ оролцогч залуу маань орж ирж байна. Залуу юу эмэгтэй юу гэж. Залуу байна. За. Залуу эндээ шүү. Охин нь эндээ. За, хань сандлаа. Гайхалтай. За, миний охин аширх шах. За, энэ ард нь нэг сандал байгаа би яа. За, наа дээрээс очир. За, мик бол яаж шүү гэдэг манай хоёр маань жоо хэсэрээ за. Яг л хоёр бусдаа боолын явж ирсэн чинь. Манай хоёр амар заяад амар дургуумжлсан бид нар. Энэ гэсэн авахгүй. Энэ анаас анхтай махгүй шүү. Нөгөөч яах. Би нөгөөч яана. Хаашаа. Өдрөгтэй шатстэй. За энд нэг хүн байгаа. Яг уу чи тийшээ явна л даа гэхдээ одоо ийшээ. За бүгд нэр хоёр орчтой аргаж чаш байгаа гэдэг яа. За манай хоёр оролцогч гоё ая бас нэлээд удаа хүлээж штэ тийм ээ гоё өөрийгөө танилцуулаад эхлэе. За манай залуугаас эхэлчихье тийм ээ. Нэг. 2. За сайн байцгаана уу ингээд хүрэлцэн ирсэн бүх монголчуудаа болон ингээд надтай дэд хийж байгаа охиндоо энэ өдрийн мэндийг хүргье. Вау. Баяртай. Намайг Одко гэдэг тэгээд Кореодэд сурдаг 3 дугаар курсын оюутан байгаа. Миний прогийн аялал бол яг орцсон байж тээ. Намайг Одко гэдэг Кореодэгийн 3 дугаар курсын Одко юм да. За, 3 дугаар курсад ямар мэргэжлээ вэ? Компьютер сайенсээр сурдаг. Вау, баяртай. Компьютер. Гэрээ. Тэгээд нэг онцны хийс орчихно гэж байх юм шиг. За манай эмэгтэй гэдэг. Бүгд намайг мархаа гэдэг 26 настай. Finance management master оюутан байна. Вау. Мастер оюутан. Вау, баяртай. За яг манай хоёр төлөв давуу талаа хэлж байгаа. Манай эмэгтэй жишээлбэл яагаад өнөөдөр энэ залуу өөрийг чинь сонгох хэрэгтэй вэ? Тийм ээ энд байгаа өнөөдөр Солонгос Сөүлд байгаа Монгол охтуудаас тийм Яг юугаараа илүү юм бэ те? Би өөрөө айгу хүмүүжлтэй гэж боддог. Хүмүүжлийн хувьд онцгой юм гэж боддог. Тэгээд давуу тал юм бол хэр хөвгттэй болъё гэж боддог бол би өөрөө Вау. ихний удамтай. Вау. Нэгээр 2 те? Нэг хилтээр 2 хүүхэд. Нэг сумаар 2 тулаа болно тийм бас. 2 9 4 хүүхэд байлаа шиг. Айгу хүмүүжлтэй гэж тийм бас
гайхалтай. Би бол хүмүүжлтэй биш. Тэгээд би болохоор ер нь ямар нэгэн хор зуршил байдгүй тэгээд спортоор хичээлэх дуртай. Ер нь эрүүл амьдралын юм аягтай юм уу? Вау, гайхалтай. Хор туршилгүй. Ямар спортоор хичээлдэг вэ? Ер нь сагсан бөмбөг тэгээд фитнес усан сэл дээр хичээлдэг. Гэтэ нэг амар сайн бол биш. Гэтэ ер нь амар дуртай. Гайхалтай. За. Манай залуу тэгвэл яг өнөөдрийн ямар хуу эмэгтэй байгаасаа гэж хүсэж байна те. Таньдаг хүн битээ байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ чи замбалтаагүй бол ер нь танихгүй л дээ, брок. Тэгмээ чи ийм олон сая хүн амтай газар бас чи өөрийгөө л ер нь хийж байна. Танихгүй хоо. Айгуу тийм. Танихгүй юм биш. Зөвхөн юм гадна талаас нь үзмжээс физикэд байдаас ч юм уу. Гадна талаасаа гэх юм бол жоохон өндөрдөө байвал зүгээр юм болов. За жишээ нь метр 70-аас дээш ч юм уу. Оо. Тэгээд ер нь ямар нэгэн хүлээлт байхгүй байна. Хүлээлтгүй. Зүгээр л нэг охин. Охин л байвал болно те. Тийм. Зүгээр охин байхад л болохоор хэмжээний болтлоо Солонгостоос олон жил болсон байна. Манайхан гişх. За, манай эмэгтэйг Ямар залуу байгаасаа гэж бодож байна. Надаас мундаг, надаас ухаантай, Аха. надаас сайн сакс тоолдог, надаас өндөр хүн байгаасаа гэж бодож байна. Тэгээ надаас урт үстэй гişх те. Ер нь өөрөөсөө илүү бүх юмараа илүү байгаасаа гэж хүсдэг. Тийм. ааха. За, гайхалтай. Манай залуу бол бас өөрөөс нь илүү байхаа те. Ямар нэгэн байдлаар байх те. Яа тэгээд илүү талж байгаа тэгээд илүү биш тал бас байгаа хаа. Аха. Бас юм үннээрээ сайхан те. Нэг амар худлаа pop руу явах юм тийм үст те. За, манай залуу ер нь одоо өмнөх харилцаа хизээ дуусгасан бэ те. Асал дуусгаагүй байгаа юу гэж байна те. Монголд нэг үргэлжилж байгаа юу те. Яг тэрийг их тодорхой ойлгоё тийм ээ. Би яг албиас оруулахаар яг хүнтэй үерхэж үзээгүй. Гэхдээ хүмүүстэй болцдог байсан хүмүүс бол байгаа. Тэгээд хамгийн сүүлд болцдог байсан харилцаагаа баг жилийн өмнө дуусгаж байсан. Тэрнээс хойш болцоогүй. Тэрнээс хойш сингл байгаа. Үгүй болцсон юм уу болцоогүй юм. Тийм тийм. Ер нь бол болцоогүй. Ер нь бол гэдэг байгаа шүү дээ. Нэг юм сэжиг бүхий те. Жил болцоогүй тийм ээ. Гişх. Нилээ хэцүү л яваан байна да. Яг нэг тийм сериусны болцоогүй гэх юм уу? Аа. Тэрнээс шууд болцсон юм байна те. Тийм байна. Нэг болцоо бол байсан байна тийм ээ. За тэрийг яриад яах вэ гişх. Ерөөс хүнтэй үерхэж байгаа болцоо л яваад байсан. Тэг яг албиасаар яг найз залуу найз охин нэг тийм бол байгаагүй. Зүгээр хайрал гэдэг байсан аа. Гişх. За. Бэлий гişх. За миний бро бол үерхээгүй юм байна. За манай эмэгтэйгээ үед. Сүүлийн харилцаагаа нэг 2 жил гарan, бараг 3 жилийн өмнө дуусгасан юм. Аа жоохон чанга. Манай хойгоор сонсож байна уу? Ууса сонсохгүй бол хэрэглэх байгаа бах те гişх. За энийг би барьж. Минээс наадахаар ярьчих уу? Энэ амар өтгөн байгаад байна. Угаасаа Өтгөн байна. Тийм. манай эмэгтэйгийн буруу биш үү ч амраа. Манай эмэгтэй хүний хоолой ийм байгаад хаа чинь жоохон дарк юм те. Амар юм би амар юм бүдүүн болсон шээ. Гэхдээ яг би таргалсан. Гэхдээ энэ хоолоо бол таргалаагүй шүү. Миний хоолойг шингэлээд өгөөч тхөө. Гойж. Болохгүй сармис өвөг дуудчих гэж. За. Энэ амар гоё болчих юм бүр зөрөөд. Энэ биш шүү гэнэ андаа. Энийг үлдээчээр гэж шахах. Буцаага тийм болгоч гэж. Яг энийг миний яг яриад байгаа. 5 дугаар зам гэсэн шүү. 3 дугаар микрофон 5 дугаар зам гэсэн. Тий. Андаа. Ер нь бол энэ нөгөө бид нар яагаад энэ дээр амар ашиглах өгдөг юм гэхээр бид нар амар дугаар хийчдэг. Тэгээ нөгөө энэ дээр ингээд юу сонсогдоогүй байвал хинд ч хүртээлгүй болчих. Би л ингээд яриад хэцүү тий. Яаж яхад нь хамгийн их ярддаг хүн ийм байвал дарах штэ тий манайхаа. За одоохондоо сэлчих шиг. Хүмүүс тэгжээлээ штэ. Байж байгаа энэ дараа нэг муухай юм болох юм шиг байна яах. Энэ эзтөр хэллэгэрэй гэж. Тэгэхгүй бол хүмүүст орно энэ заяагийн одоо ингээд төрөө бистагийнх гэхгүй яаваач штэ. Тийм муухай хайргүй нас тий. Нэр ямар ч шийдэл байхгүй хоёр хүн нэг юм засмаар л байгаа шагаа тий ингээд. Яах вэ гэж. Өөрөөсөө юу ч чадахгүй юм та ядаж нэг тий. Манай өвөөл мэдчихэж байгаа одоо. Манай сажааны мэдчихэж байгаа тий. Тэгээ ганц драманаас сурсан өгнүүдээ нэг нэгээр нь шийдэж шээд. Солиолоо явуулчих.
За тэгээ солиулч энэ бол үнэхээр хэцүү мэн. За манай залуу эмэгтэйдээ миг өгч. За та ээлжлээд явхаас Гоё өгөөд тийм өгөө аваатай. За тэгэхээр техникийн саатгаар уучлаарай манай өрөө тий. За манай эмэгтэй сая хариулт хэлж байна. Сүүлийн харилцаагаа дуусгаад бараг 3 жил болж. вау. Яагаад дууссан те? Болцож таах гэвэл тайминг таах байсан гэх юм уу? Тайминг таах байсан. Тэр тавьчихаар чи тавихгүй байгаа гэсэн. Яг ямар тайминг нь болохгүй байсан. Яг ингээд сонирхлын тал дээр нэг нь ингээд өсөнгүүд нэг нь буураад ч юм уу ингээд. Нэг нь хүсээд нэг нь хүсэхгүй байгаа гэсэн. Юу гэсэн юм бэ гэх. Тийм ойлгомжгүй байгаад явж байгаа тийм болсон. Ойлгомжгүй байгаад байсан. За хэр удаа ирсэн бэ? Хэр удаа ирсэн бэ те? Хамгийн сүүлийн хэлцээнд хэр удаан байсан бэ? 2 сар гарал болсон. Тий. Наа чи өөрөө таймингийн зөрүүтэй юм байна шүү дээ. 2 сар чинь тайминг биш шүү дээ бараа. Минут ингэ шүү дээ. За манай яагаад тэр салсан шалтгаан зөвхөн таймингаас өөр юм юу ч байгаагүй те? Хардалт ч юм уу те? Тийм. Эц төгсгөлгүй хардалт те? Ар урдуур явалт байгаагүй. Зүгээр л тайминг тараагүй. За Тэгээд эмэгтэйгээс нэг асуулт асуувал ингээд хосын харилцаан дээр чиний өөрийн чин red flag юу вэ? Наа чи битүүрийн асуулт шүү дээ. За гэхдээ яг эмэгтэй хариулчтэй байна. Хосын харилцаан дээр red flag гэсэн байна. Чиний өөрийн чин red flag. Яг үннийг хэлэхэд би ингээд амар урт хугацааны relationship байж үзээгүй байхгүй юу? Тэгэхээр яг өөрийнхөө red flag мэдгүй байна. хамгийн урт нь хэр удаан байсан юм? 4 сар марлалж байсан баг. Тэгээд тэр хугацаанд яг red flag олж мдээгүй гэхгүй. Тэгэхээр ер нь нэг тийм За жоохон миний найз нөө рэпер биш болохоор жоохон ойртуулаа ирэн шүү. За ингэ. Гоё ойртуулаа тийм ээ. За. Ер нь бол мэдхгүй гинэ. нэг удаагүй гэхээр нэг тийм хүнээс амархан уйд амтхай гэсэн үг үү? Тийм күнээс амархан уйд гэсэн үг. Ингээд юу бра? Тэгвэл чиний үед за энэ одоо эсрэг хүйстэнд маань red flag байж магадгүй гэж утсан зүйл чиний үед юу юм? Чи өөрийнхөө гэсэн үг. Тухайн хүний red flag жоо. Үгүй. Одоо Миний юу? тий. Чиний red flag чи юу юм? Яг чамруу чиглэсэн тийм ээ? Эсрэг хүйстэн чи одоо чамайг хараад ингээд чамайг дүгнэх нь шүү дээ. Энэ ямар red flag юм бэ гэж бодогдох үед чамд тийм юм байгаа юу? Ямар Монгол тулхтны асуулт сууч. Жохон нэг тийм цаг зав гаргадаггүй байж магадгүй юм байна. Жохон ингээд өөрийнхөө юм хитрхи хийгээд явцдаг гэх юм уу? Хитрхи ажил хэрэгч гэх үү? Тэгээ ялангуяа одоо ингээд хүний газар байгаа болохоор улам ингээд завгүй байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь ингээд цаг гаргадаггүй байж магадгүй. Тэгээд ер нь бол тийм. За, ийм байвал эмэгтэйд одоо ямар байх вэ? Надад зүгээр юм байна. Баян зурлаад авахгүй. Вау. Өөр айгу би даасан гэж боддоггүй өөрийгөө. Тэгэхээр зүгээр хаа. Баян хайраа гэл те. Харин хий юм гэдэг хэлсэн шүү дээ. Ядарчаад ирж явах чинь тийм ээ. За, баян зурлаад байхгүй бол зүгээр окей. За. Манай хоёр маань тэгвэл ийм нөхцөл байдалтай байгаа юм тий. Одоо сүүлийн үеийн манай залуу бол 1 жил үерхээгүй тий. Энэ хугацаанд яг яаж болгох ч яв да тий өөрийгөө. Тэгээс хүний нутагт тий бас жил болцоогүй тий. Тэгээ ер нь бол өмнөх ингээд бүх болцож исэн октод гайлуулах үерхийг ингээд хичээгээд ингээд бүх юмаа 100% бүх юмаа зориулж исэн. Тэгээд яг ингээд болчингууд ингээд ер нь надад амар дараагийн харилцаа руу шилжихэд их хугацаа хэрэгтэй болохоор аль өөр дээрээ анхаарал ер нь аль завгүй хийх хичээдэг. Тэгээд ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд нэлээд сургууль, ажил, фитнес тэгэл ер нь энэ гурийн хооронд эргэлзээр байгаа дууссан. Тэгээд тэнд нэг охин раавч явах гэдэг шээс тий. Тэгээд яг хүн яг тэгэл яваад хаар нэг хэвийн амьдралдаа ингээд тойрогт орцсон. Тийм тойрогт ороод тэгэд нэг амар нэг тийм юу болчтой юм лээ. Нэг тийм амар нэг тийм ядард юм бэлээ. Нэг тийм тэр юм хийгээсээ болоод. Тэгээ бүр саахаач байжт юм байлээ. Тэгээд одооноос ер нь жоохон бие сул тавьсан байгаа. За тавьсан байгаа. За наа чи их гоё хариултаа шүү. Хамгийн сүүл хизээ тавьсан юм бэ юу? За гар хангалыг тооцохгүй тий. яг хизээ тавьсан юм. Сул тавьсан тий.
2025 он. Өмнө жил гээл хэлээч тий бро. 2000 Баримтат киноч 2025 он. Тэ? Тэг би бас эрэгтэйгээсээ асуумаар байгаа байхгүй юу? Ойрын 5 жилийн зорилго төлөвлөгөө нь юу вэ? Яа, ажлын ярилцлага шиг шаач да. би одоо хүний нөөцөөр мастерт сурж байгаа маа гэж. Араас нь сул талаа хилээд өгөөрэй гэх те. За, маа залуу ирлээ. Ямар ч байсан сургуулаа гэлс төгсчөөд Солонгосоос өөр газар ажиллаж чадахгүй бол өөр газар сурна гэж бодож байгаа. Аха, яадаг ч байсан эндээс явна. Ер нь бол Солонгосоос ер нь өөртөө нэлээд залхаад байгаа юм уу? Яг гой улс л да. Гэхдээ ер нь жоохон ингээд залхаад байгаа. Тий зүгээр шүү дээ. Бидний уус хинч ойлгохгүй чи ярьж болно гэж шахах тий. Тийм. Тэгээд эмэгтэйгээс ахаад нэг асуулт асууж байгаа. Ер нь хэдэн ч асуулт ингээд асуугаад яваад тий. Марлаа гэсэн тий. Оо. Марлаа гадаад залуучуудтай хэрэг болж исэн бэ? Солонгос эсвэл өөр улсын залуучууд ч юм уу? Яа. За. Би амар үнсэрхэг юм баггүй юу? Тэгээ угаасаа Монгол залуутайгаас уун гэж боддог болохоор гадаад хүнтэй болж үзэж байгаагүй. Баярлалаа. Гахалтай. Бүдэр алгач. Go home. Гэвэл харьцаж байгаарай. Тэгэхээр ерөөсөө гадаад хүнтэй болж үзэж байгаагүй гэсэн үг үү? Аха, тий. Сая хэлсэн шүү дээ бра. Тэгвэл ингээд гадаад хүнтэй өрхөж үзээгүй байж яаж гадаад хүн нэг тийм ингээд нэг тийм сонирхож үздэггүй юу ерөөсөө? Тэгээ үнсэрхэг гэдэг нь айгүй тодорхой бра. Анхнаасаа төрөхдөө би гадаад залуутай яасан ч үерхгүй болцохгүй тий гэж боддог болохоор тэр талаар уусаа боддгоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ асуултыг асууж байгаараа манай залуу өөрөө аашаах тэгэж буцааш газтай тэгэж шахах тий. Та өөрөө яг хий юм бэ? Та өөрөө хэдэн орны эмэгтэйтэй болцож ирсэн бэ? За англи би бас нөгөө асуусан гэдэг чинь өөрөө хариулт нь бас бэлэн байсан байж магадгүй тий. Яг болцсон юм уу тий? Бороо нөө. Дотор тооц 1 2 3. За Кими охин. Тэг ямар улсын их байсан бэ? Зөвхөн Солонгос байсан уу эсвэл өөр улс байсан уу тий? Солонгос, Ким Ёна шин эри. Солонгос тэгээд Мексик, Франц охинтой болсон. Вау, merci. Франц охинтой хизээ болцсон бэ? Дөнгөж 90-д удааг багтаа. Вау. Ямар юм бэ? Ер нь бол барууны улсын охтууд ч ер нь бүх хүмүүс ер нь амар их тийм хүйтэн байт юм билээ. Ямар ч нэг тийм монгол хүн шиг нэг тийм халамж нэг тийм юу байдаг юм лээ. Зөвхөн нэг тийм би хувь хүн тэгээд би ингэхтэй тэр хүн ямар ч хамаагүй ер нь бол тийм их бодолтой юм уу? Аха. Болцон дээрээ хүүтнийг мэдэрсэн. Болцон дээрээ хүүтнийг мэдэрсэн үг нэ. Ямар хүүтэн байдгийг те. Одоо жишээлбэл ингээд салсан шалтгаан нь болохоор болцон юу шаагаад байгаа. Чи үргэлж үзээгүй. Гэхдээ ингээд болцдог байж байгаа болсон шалтгаан гэх юм бол одоо жишээлбэл нэг газар ингээд хоол идээд сууж байгаа шүү дээ. За. Тэгээд би ингээд юуш бодлого ингээд тооцоогоо төлсөн чинь дараа нь ярихдаа хоёулаа 50% төлөвчтэй байсан. Би хувь хүн чи намайг ингэж бодлоо хоёулаа бол адилхан ингээд. Тэгээд нэг тиймэрхүү нэг тийм жоохон оюун санааны зөрчил гараад тэгээд наа чи хүүтэн биш юм дулаан юм шүү. Хараг чамайг бодоод байгаа юм шүү тий. Тэгээд нөгөө талаараа би ингээд ямар ч мөнгөгүй байгаа зүгээр хальт өгчин гэсэн бол намайг амар буруугаар бодох гэсэн байгаа байхгүй. За толгоох цааш яасан шүү тий. Тий, тооцоогоо 50 тавьж гин гэдэг чинь чамаагч бодоод өөрийгөө ч бодсон юм шүү. Тэг яг нөгөө зарим залуучууд ингэдэг гэж магадгүй нөгөө 100% даачаад тэг ямар нэг юм ингээ хараад суугаад ингэж сая нөгөө тооцоо хийсэн шүү. Нөгөө шаан харамж нэг хүсэж явахгүй мó гэж байгаа тий. Чамайг тэгнэ гэж бодсон байж магадгүй бах тий. Тэгээд чи бол гэтээ ганцхан эмэгтэйгээс бодоод хүүтэн гэж ер нь дүгнэж байгаа юм байна тийм ээ. Ер нь бол бас зөндөө болон гадаад найзуудтай байгаа шүү дээ. Найзуудаа харахаар бас ер нь тэгж санагддаг. За, Солонгос охинтой яасан юм? Солонгос охтод болохоор хитрхи нэг тийм амар нялуун байнг чад бичээл тэгээд тэгэл бичгүй жоохон модчингууд чи надад дургуурсан юм уу? Нэг юм ядаргаатай санагдав.
залууг охиныг бас хайлуулсан гэх бас мэдрэмжтэй л. Тэгэхээр манай залууд бас юу гоё юм бэ те. Нэг амар хязгаарлалтад дээдэггүй байвал бас гоё байдаг юм тийм ээ. Тэгээд тооцоогоо төлөвлөждөг. Ер нь бол ойрын хэдэн жилдээ угаасаа нэлийн хувийн амьдралаа гэж байгаа. Тэгээд жоохон ажил төрөл гарсныхаа дараа жоохон өөрөөлж магадгүй би. За одоо секс руу орё гэж. За. За манай залуу хэдэн X-ийн яг чи нөгөө ингээд зарим болцдог л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг үерхтсэн яг хэдийн тий. Бүр ингээд альбаас гойсон. 3-4 сар яг болцсон 3 охин байгаа. За. Болцсон хэдийн. Бади кантри болон 5 байгаа. За Монгол нь одоо хэдэн вэ? Сая гадаадын хийсэн үү эсвэл Монголын хийсэн үү? Нийлээд 5. Зэ бас олон улсад Монголоо төлөөлж байгаа нэгэн сайхан залуу. Өнөөдөр бид уурж оролцсон. Тийм улс нь ирээд те Солонгос охины go home гэсэн залууд өдөр алгасч тийм ээ. За манай эмэгтэйгээ үз. 3x-тэй. За. Зүгээр чи Монголд байхгүй болохоор шууд хариулчих болно. Тийм тэгээд body count нь 2. 2 3 2 1 хаашаа. За. Body count нь 2 те. За гайхалтай. Тэгэд манай энд дуусцаанд дуртай байрлал олж чадв манай залуу те. Франц гэх шиг. Тэгээ үерхдэхгүй болцдог залуу тийм ээ. Зүгээр харилцгаа гэх шиг. За cow girl юм уу? Үхэрчин охин. Дээр эмхтэн дээрээ үл зүгээр. Тэгээ ер нь бол тэгэл тэр хүндээ хайртай бол тэгэл бүхэл байрлал гоё гэж боддог. Оо. Угаасаа тийм штэ гэж байна. Манайхаа яг нэг юм амар шинэ юм олж нээсэн юм шиг тийм байсан юм аа. За манай эмэгтэйгийн хувьд Би өөрөө дээрээ байл зүгээр. вау. Бас л cow girl. Вау. За эхний тааралт те манай хоёр бол орондоо л таарлаа те эхний таарлтыг бол яг Cow girl тийм ээ. зэ гайхалтай. Тэгэд ер нь манай залуу тэгвэл яг чиний жишээлбэл даваа тал яг юу вэ те орондоо те чи яг юу гэж боддог вэ өөрийгөө? Яаж ч ингээд эрүүл амьдралын хэм маягтай болохоор нэлээд удаан тэгдэг гэх юм уу? Яа. Удаан тэгдэг. Эрүүл болохоор удаан тэгдэг тийм ээ. Эрүүл биш бол хурдан тэгдэг тийм ээ. Яг жигнэсээ удаан шагаад тахгүй тийм ингээд. Энд ч та болчихоо гэхээр болоогүй гэдэг. Удаан тэгэж шагаад тэгээд фаны тийм. За удаан хийх юм байна. Удаан гэхээр тийм дундаж хугацаа жишээ. Удаан гэдгээрээ зүгээр нэг тийм юу утгаар хэлсэн шүү. Одоо жишээлбэл банд ингээд хорны байж чадна гэх юм уу? Хоорны байж чадна гэж юу гэсэн бэ? Юу банд хорны байдаг гэх юм уу? Одоо чи хорны байна уу? Эрүүл амьдралын юм аягтай болохоор Одоо л үгүй байна. нэгтгэд хорны, хоёр дахьд хорны гэх шиг тийм. Үтсэнд хорны гэх шиг. За гайхалтай тийм тийм. Аха. Яг үгүй удаан гэдэг нь жишээл тийм хугацаа рекорд байд юм уу? Дээр нэг залуу бол 12 цаг шааж илээ. 2-3 цаг л байсан. Юу вэ гэж. Йой. 2-3 цаг нэг удаагийнхаар уу? Юу н зогсолтгүй гэх юм. Яа гэж. Чи ч одоо ямар баярын визли биш үү гэж. За тийм хэцүү. Гэхдээ яг хүн тэгээ өөрөө тэгдэг гэж болно шүү тийм үстэй. 2-3 цаг тийм удаан. За бас ийм хүн байгаа гэж. За уучлаарай минь өгшөө. За эрүүл хүн өөр байт юм байна. Манай эмэгтэй тийм байвал ямар байх вэ? Хэцүү хаа арай л урт юм шүү. Чиний хувьд яг эрүүл яг нормал нэг чизний гоё хугацаа нь яг юу юм бэ? 20 минут өдөр юм шүү. 20 минут. Аа. Зарим октод хүлээж зөвшөөрөхгүй яриад байгаа. Юу гэж 20-30 минут олж идэв. Аа шээ. Тэгээ 2 цаг гэдэг чинь бүр ийм бүтэн хөл өмбөг тоглоод дуусаад тий. Бүр ингээд 11 20 22 залуу ингээд талбай дээр алсаж байгаа маа залуу юу ч тий. Чаас амар. Гэтэ яг байн тэгнэ гэсэн үг биш үү? Зүгээр Оргил рекордн гэж асуухаар чинь тэгж хариулсан шүү. За ер нь дунд чинь дунд чинь байнга. Дунд чинь нэг 30 минут. Аа.
Чи яг үндэ баг хүмүүсийн рекордыг баг дундаж байгаа болгоод нь шүү. За за. За ууштараа мань. Энийг хасчих юм мэдээж. Манай эмэгтэйд ер нь тийм хэмжээ чухал байдгүй, скил чухал байдгүй те. Юу гэж боддог вэ? Скил чухал. Скил. За. Тэгвэл скилтэй хүн гэж яг ямар хүний хэлтэй те? Чиний хувьд яг яавал чи ямар амар скилтэй залуу вэ гэж бодох вэ те? Эмэгтэйгээ мэдрээд явчихдаг бол өөрөө хаа өдөр таадчих. Өдөр таа тий. Хашаар нашаар гэлээ. Манай залуу яг аль нь вэ? Хэмжээтэй юу скилтэй юу? аль нь байгаа вэ? Аль нь байгаа гэж хэлчихье. За шалгая шүү. Яг дуусаад тий яг байна уу үгүй юу? Бисгэн дээрээ яг ингээд доор нь юм тий. Бодлоо байсан гэдэг чинь тий. Эсвэл үнэхээр том юм билээ. Universe Best Song ингээд тэнцээгүй гэж шатдаг шиг тий яг. Гайхалтай тий. За хоёр яг өнөөдөр ингээ хэрвээ матч болвол юу хийх вэ? Солонгос тийм ээ хэдүүлээ Монголд биш байгаа. Солонгостойгоо болохоор хийх юм маш их байгаа ах гэж бодож байна тийм ээ. Яг юу хийх юм бэ? Одоо манай эмэгтэйгийнхээ сонирхлыг харна. Жишээлбэл би өөрөө шатар тоглох амар дуртай байхгүй юу? Тэнгүүд солонгосын ийм шатар тоглодог ийм клубүүд амар их байдیں۔ Тэнгүүд шатар тоглонгоо ингэж ярилцсан гэх юм уу? Нэг юм хийнгээ ярилцсан. Зя гайхалтай тий. Шаг мад гашигтай. Манай эмэгтэй өөрөө шатар тоглодог уу? Нэр сайн мэдэхгүй. Чи шатар биш надаар тоглох л доо. Нүүдл бол мэднэ. Ааха. За. Шатар эсвэл даам эсвэл нэг тийм юм уу пазл эвлүүлдэг ч юм уу? Нэг тийм гарын үйл ажиллагаа орсон нэг юм хийнгээ. Нэг юм гарын үйл ажиллагаа орсон тий. Ярилцахыг амар хүсдэг. Зя. За гарын үйл ажиллагаа тийм ээ. Айгуу гоё оюуны юмнууд хэлж чинь тийм аа. Залуу өөрөө юм оюунлаг хүн юм шиг үү тий. Монгол тулхтны оюунлаг зур ирэх юм. Тий. За. Өөр асуулт байна уу? Нэг нэгнээс мэдхийг хүсэж байгаа. Өнөөдөр болзоондоо ер нь та хэд юу асууд юм те? Тийм асуухыг хүсэж байгаа. Солонгос болзоо яг яаж явдгийг бид хоёр л мэдэхгүй байгаа байхгүй юу? Солонгосчуудад өөрсдөө нөгөө тим юм аа нэг одоо юу сошиал хүн дээр нэг гаргадаггүй шүү дээ. Одоо бид тийм ярьж байгаа шиг юм сонсвол бараг те. Ааштай тэг шах. Марлаа ингээд дотгошоогоо хүн эсвэл гадагшаага хүн үү? Introvert. Шот introvert. Заавал хийж хариулдаг нас тий. За. Би болохоор ингээд интроверт хүнтэй ингээд хамт байхаар цуг интроверт болоод тэгээд экстроверт хүнтэй хамт байхаар цуг ингээд экстроверт болчдөг. Тэгэнгүүт экстронтроверт юм шүү тэгвэл шах. Тэгэнгүүт надад ер нь жоохон ингээд гадагшаагаад тийм яриасаг хүнтэй байвал арай л амар санагддаг юм уу? Тэгэр нь юу гэж байгаа хоёлаа байлиг гэж байгаа юм уу? Үгүй ингээд хамт байх үедээ бас яриасаг гэж болно шүү дээ. Тийм энэ чинь олон хүнтэй газар л гэж ер нь яваад байгаа шүү дээ. Хоёулахнаа байвал миний найз экстроверт болно үстэй. Тийм дотны хүнтэйгээ бол амар ярьдаг. Бас амар сайн сонсдог. Намайг ээжиг гэж доод. Чи намайг интроверт гэж бодсон уу? Би экстроверт байсан юм а ээжиг гэж доод. Ээжээ ворд гэж дуудааш. Ер нь амьдралтаа хийжсэн тийм хамгийн галзуу үйлдэл юу вэ те? Бас хүний нутагт ирээд бас амар галзуу мэдсэн мэж магадгүй шүү дээ. Хинч харахгүй юм чинь те? Тий. Хинч танихгүй ядаж байгаа. Манай эмэгтэй тийм галзуу үйлдэл байна уу? Байхгүй. Нөгөө айлын сайн охин хүмүүжлтэй. Ийм охтууд л эвгүй байд юм да гэж. Нэрээ байхгүй. За айлын сайн охин юм байна. Манай айлын сайн хүүгийн хувьд тийм байгаа юу? Чи яг сайн хүү юу те? Муу хүү юу те? Сайн байсан бах одоо жоохон хөрлөгцсөн байж магадгүй. Йоо, ямар утгаараа гэж шахах те? Хаан гэж шахах те? Яг асуулт нь яг юу вэ? Асуулт нь чи сайн хүү юу? Муу хүү юу гэдэг байгаа. Тий, ер нь бол сайн байж байгаад болцсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг дундуур л гэж хэлчихээ дөө. Үгүй хэлэхгүй хариулна бра. Шах. Дундуур нь зүгээр нэг. Яг тэгэл сайн ч байгаа, муу ч байгаа. За чи айгүй гоё үнэн залуу биш шүү. Ямар ч юм хэтрүүлэггүй те. Сайн ч байгаа, муу ч байгаа. Тэгвэл муу юмнуудын чинь нэг нь юу вэ те? Чи юу хийсэн юм бэ?
Муу хүү болохоор яг юу хийсэн юм бэ? Одоо ингээд манай зарим оюутнууд мэддэг байж магадгүй ингээд зөвшөөрөлтэй ажил хийхэд тулд ингээд зөвшөөрөлтэй ажил хийдэж штэ. Тэгэнгүүт би High Korea-д ингээд хуурамч бичиг баримт явуулаад ажлын зөвшөөрлөө аваад тэгээд тэр газар аваад ажиллаж байсан юм. Хүүшээ гэж яах вэ те. Өөе бараа шахах гэх. Хамаагүй юм ярьж болохгүй шүү. Би ч зөвөр орон доторх муу юм ярих юм болов гэсэн чи. Шууд чигнээсээ муу юм ярьсан шээ те. Оо би нэг ажил наа хүн ажиллуулахыг би маргааш нь шууд согтоо унтцсан. Тийм жоохон жижиг юм шахах. Гэтэ яг хуу бас бундаг л юм те. Ерөөсө галзуу юм хийж байгаагүй те та хоёр. Ерөөсө ийм яг л ийм хүмүүс зүг үү? Яг санаанд бол орж ирэхгүй л. Ааха. За. Тэгвэл хамгийн романтик юм юу хийжсэн? Хайрынхаа төлөө те энэ романтик улсад те К-драманы торгон акшнд тийм ээ. Тийм. Манай эмэгтэй юу хийжсэн бэ? Үгүй чамаас Шаардаа чи битүүрийн асуусан юм. Хажууд чи шаараа асуусан. шууд зүгээр ингээд ирсэн чи ингэсэн шээ. Чи хариулчихаа бро. Эрэхтэй юм чинь те. Ер нь гэхдээ ийм асуултууд байдаг гэдгийг бол та хэд мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Яг хамгийн түрүүнд санаанд орж ирсэн гэх юм бол яг дулаан орсон бахад яг хам өрний ирэг дээр яг суугаад тэгээд гүмара бата хангийн нэрөө. тэгээд яг пицца идээд нэг вайн уужсэн. Тэгээд яг ярилцчихсан тэр бол гойс. Nice. Манай эмэгтэй. заавал юм хом идэж гарсан болцоо биш шүү те. Ямар нэгэн үйлдэл байж болно. Сэтгэл гаргасан те. За. X-тэй дуртай бэлгийг аваад гэрийнх нь нүдэнд нууцаар surprise болгоод тавьчихсан юм уу? Ааха. Дуртай бэлэг нь чи байсан уу эсвэл өөр юм байсан уу? Өөрийгөө бооц шаачих. За. Манай хоёр тэгвэл нэг өөр асуулт байхгүй бол тэрвэрч үзэх үү? Мэдэрч үзэх үү? Зөвшөөрч байна уу? За. За. Тэгвэл манай хоёр мэдээд босч яг юм. Баруун зүүн гар тал руугаа хараад. За. Вау! Тайван тэгж болно шүү. За. Дахиад тэрвэрээд болно шүү. За. Эка. За, ямар мэдрэмж сэтгэл төрөв эр хоорны байв тийм ээ манай залуу. Айгуу нарийнхан дэлхүүстэй санаглаа. Оо. Чамд чухал уу тэр нь бэлхүүс нарийнхан байх нь? Юу нь бол би ер нь царайнаас илүү бие хаардаг гэх юм уу? Би хаа. Би юу вэ? Хаана вэ нөө гэж. Би хаардаг те. Тэгэхээр царай бол нэг хамаагүй. Яг мэдээж хамаатай гэхдээ бие хаа арай илүү харж Чухал, илүү чухал те. Тийм. За. Яг би хаанд үйл яг ямар явах хэвтэй юм бэ те? Чиний жишээлбэл за яг бэлхүүс нарийнхан байх хэвтэй юм байна те. Яг нэг амар нарийн зүгээр нэг тийм фит биетэй байв. Аа. За фит биетэй те. Ямар нэг юм хэд том байх бас хэрэггүй те. Зөв үү? Тийм яг өөртөө таарсан фит биетэй. Аа. За. Манай эмэгтэй гэв. Ямар сэтгэл төрөв те? Айгу өндөр залуу. За. Өндөр нь таалагдлаа. Өнөр нь таалагдсан уу? Тийм, гэж. Гарын бидэр чадуу. Өндрийн шалгуур байд юм уу чам? 83 4 ч юм уу. 83 дөрөв. Тэгээ 83-аас доошоо хүмүүс ер нь яах юм бэ гэж. Энэ хорвоод хинтээ хянах юм бэ? Харахгүй шааж. Юу 83 баха. Тэгээ энэ хорооноос яг та нарт яг нэг юм 80-аас дээшээ гэдэг юм өндрийг шууд ингээд өгцсөн юм шиг бүгд яг 80-аас дээш гэдэг юм. Тэгээ бусд нь яах юм? Манай залуу хэд вэ өндөр? Яг метр 80. 80. Яг орж ирсэн те. За өөр асуулт байна уу те? Байхгүй бол шийдвэрээ гаргая. Байхгүй. Ингээд л болоо юм уу? Ядаж санаас солонгосын хаана байдаг вэ ч гэдэг юм асуухгүй. Магистраар сурдаг лөө. Юм Сөүл сурдаг гэсэн үү? Тийм зөвлөлт. Та хоёрын нас 90 хэд байсан бэ гэж байна. Энэ юмны төгсгөлт те яг Манай эмэгтэй 26 настай. Эрэгтэй? Би 2003 он. Тэр чи одоо 23-тай. 23 таа. Манай эмэгтэй өөрөөс нь дүү залуу ерөн сонирхдаг. Ярихногоо суулгаадаг уу? Ер нь харьцаж үзчихсэн үү? Тийм. Уярчсан. Өөрчилсөн. Өөрөөсөө дүүн. Үу. Аниг идүү яасан. Секс юмэр байгаа мó.
Жохон том болчих өрөөд дээр. За. Хоёрт маань асуулт байхгүй шийдвэр гаргах уу? За хэрвээ таалагдчихвэл эрхийн Ургаа дээшээ, таалагдахгүй доошоо. Гурав тоо. Яхаа мэдгүй л ингээр хэлчихэ. За, Гурав тоолоод хариултыг гаргана. За бүгдээрээ зэрэг харъя. хансаа 3 тоолъё. За. 3 2 1. Гастай. За байж байгаарай. За. За нүдний болтод хоёр маань авч болно тийм ээ. Үгүй басаа. Надад байхгүй бүхэн Вау. чамд байгаагээ За. намайг хайлаач бэ. Нэг харчлаа ямар ч байсан тийм ээ. За одоо төрсөн сэтгэл ч юм уу асуухыг хүсэж байгаа асуулт байна уу? Яг одоо. Асуулт байхгүй. Байхгүй. За. Манай эмэгтэй асуулт байна уу? Төсөөснөөс нь хэрэгсэн. Тий. Бас. Яг юм ерөөсөө төсөөлөг болохоор жоохон хэлж мэдэхгүй байна. За одоо тэгвэл ямар байгаа? Ер нь бол хөөрхөн байна. Окей. За өөр асуулт байхгүй гэсэн шүү дээ тийм ээ хоёр маань. Тэгвэл дахиж шийдвэрээ гаргах. Царай асны дараах шийдвэр гаргах тийм үү? Энэ шоунд яг ямар хүлээлттэй орж ирсэн бэ? Ямар аймаа. Яг өднийг хэлчихэд нэг хүлээл тавиагүй. За. Хүлээлт тавиагүй хэр тийм амар атгадаг шиг юм уу? Хүүшээ ямар ч стандартгүй ороод ирсэн байна шүү дээ. Баяр. Ямар хүлээлтгүй юм бэ? За. Бараг шоу бол өдрийг хүртэл хүлээдэггүй шээс тийм гэж. Баяс өнөөдөр нэг орно шүү. Манай эмэгтэйгээс өөр асуулт байна уу тий? Залуугаас асуух асуулт. Байхгүй. За манай залуу тэгвэл байхгүй тийм ээ. Дууссан байна. За манай хоёр тэгвэл нүдэ анаад хоёр дахь шийдвэрээ гаргая. Царай харсны дараа тийм ээ. За бүгдээ хамтаа 3 тоо тий. Хоёулаа нүдэ ань чи. Нүдэ нэрээ. За. 3 тоолоод хариултыг авцгаа. 3 2 1. Яа, ийсбүр. Ашгүй нөр хамт хонохгүй би секс хийхгүй бол өөр хин ч хийхгүй гэсэн. Амар ид авчихсан. За окей, манай хоёр маань нэг таалаагүй байна. Тэгээд манай эмэгтэйгийн шийдвэр өөрчлөгдсөн байна тийм ээ. Манай залууг бол өөрчлөгдөөгүй. Тэгэхээр манай эмэгтэй яагаад шийдвэр өөрчилсөн бэ те? Бас тэрийг хэлсэн зүг байхаа тий. Давхраатай нүдтэй сонирхдаг. Йоо. Ичээ сул таал байсан юм уу? Аваа ичихсэн. Зэ окей гайхалтай. За тэгвэл яг одоо үзэгчдээс манай эмэгтэй залуу дээр тий шүүрж авах боломжтой байна шүүрж авах. шууд гарч ирээ сууж болно шүү. Манайхаа. Байхгүй бол манай залуу дээр хоёр дахь эмэгтэй бол байгаа. Байна уу? Байна уу? Байвал яг одоо 3 дахь цэцэр гараа өргөж шууд гарч ирж болно тийм ээ шүүрж авах болно. Өөрсдөө эмэгтэй залуу байвал тий эсвэл эмэгтэй байвал гарч ирж болно шүү. За 3 хамтаа 3 таа тий. 3 2 1. За окей байхгүй маань баярлалаа. Манай эмэгтэй гоё. Манай залуу сууж байгаа. Манай залуу нүдний болтоо зүүчээ тийм ээ. За. Эмэгтэйдээ баярлалаа маш гоё. Энийг нөө тэндээс амраагийн залууд өгчөөрэй за баярлалаа гэд. Мик нааш өгч. За мик хэлж. Залуу яах гэдэг нь авч үлдэх гээд нэг өөр. Гэтэ дугаараа өгчөөрэй гэж. Бол хончлаа. За. Манай залуу болтоо зүүчээ тийм ээ. За одоо хоёр дахь эмэгтэй гарч ирнэ. Залуу ер нь яг ямар тайпны эмэгтэй сонирхт юм бэ? Ер нь бол бүр нэлээд эмэгтэйлэг хүн сонирхдаг. Эмэгтэй. Чи сая солонгос авахныг ялангуяа ингэсэн. За манайхаа бид нар шоугаа хийчихье тийм манай хэд маань бүсдийг ойлгож байна. Уусаа дахиад залуучууд байгаа. Дахиад болцоо байгаа. За. За. Хоёр дахь эмэгтэй бид нөө. За. Манай найруулагчийн зүгээс мэдээлэл ирсэн байна. Хааш. За окей хоёр дахь эмэгтэй гарч ирж байгаа бүгд алгадчихлаа ухтаа аваа тийм ээ. Ой. Бараг гарч ирмээргүй багтан татаад байна уу яагаад тийм ээ. За.
Ахаа зүгээр ахаарай зүгээр. Надад итэг. За суугаарай. За энэ хаачи. За. За мик. Өө шууд твиттердгийн зөв өө. Үнэхээр яаруу явж байна тийм ээ бас. Зүм бэлгийн тулааш. Эндээс дулаан мэдрэгдэж байна. Эндээс нэлээд нэг жижиг юм мэдрэгдээд байна. Зэ манай эмэгтэй чигээр нь харуулж тийм ээ. Чигээр нь. Угаасаа зүг нь ийшээ байгаа юм шүү. За ингээс бол хандах зүг өөрөө тогтно гэж бай тийм. Зэ. Окей, манай эмэгтэй гоё өргөө танилцуулъя тийм ээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? Солонгос сурдаг оюутан байна. Ануу жаргал гэдэг 25 настай. Вау. 25 настай юм байна. Аа. Маш эмэгтэй нэг ард юм тийм ээ. За. Хин гэж дуулав? Анука. За, Анука. Окей. Аян. Анна гэх юм уу? Анна. Зэ. Окей, манай эмэгтэй гоё өргөө танилцуулаач тэх өшөө илүүдээ тэрнгөө өөрийнх нь даваа талаар юу вэ те? Даваа тал гэж залуудаа хандж хэлдэг чи маска авал ойлгох та. Вау. Найс. Зэ, гайхалтай тийм ээ. За, манай эмэгтэй тэгвэл өөрийгөө одоо жишээл гадаад байлтай амар ихтэй байгаа сүсгээр өөрийгөө 10-аас хэд гэж үндэх вэ те? Яг өөрийгөө дүгнүүл те? Өөрөө өөртөө бол 10-аас 10. Вау, гайхалтай. Энэ залууд бол 10-аас 14. Зэ, окей. Манай эмэгтэй тэгвэл яг өмнө хэд одоо хэдэн X-тэй байсан бэ те? Яг 2X. 2X-тэй. Ааха. Ер нь ямар хуу залуу өнөөдөр байгаасаа гэж бодож байна. Жишээлбэл ийм стилч гэдэг юм уу те, иймэрхүү хувцастай, иймэрхүү өндөр гадаад төрхөөсөө ийм. Миний сонирхдаг залуу болохоор би нэх өөрөө тэгвэл сонирхдаггүй, намайг сонирхдаг залуу байвал тэгээ буцаага жоохон сонирхож эхэлдэг. Гайхалтай. Тэгээ сонирхонгууд сонирхоод байгаа мó. Аха. Сонирхож шүү чамайг. Тэгэхээр ийм өөртөө хайртай хүнд илүү дуртай гэсэн үг үү? Тийм, ер нь бол намайг хичнээн царайлаг гоё сайхан миний дуртай залуу байгаад намайг сонирхгүй бол би нэг төрүүлж сонирхдаггүй. Алны дээл краш нь юу юм бэ те? Алны дээл celebrity crush нь хэм бэ? Ким Үбин гээд солонгосын жүжигч. Ким Үбин чамайг ингээд тавахгүй бол чи ер нь болцохгүй юу? Яах тугаасаа урлагийн Ким Үбин бол болцсон шүү дээ солиороод байгаа гэж байна. Ажил мэргэжлийн онцлог хэцүү байдаг байлгүй дээ. За. Гэтэ ер нь тэр залуутай тийм ээ ингээд нэг үчиг тийм ээ өнгөрөх боломж олдвол бүх юм окей байвал чи юу хийх вэ? Нэг хэн шүн юм уу? Ёо! За 2 шин гэх шах. Тэгвэл 3 өгөх шах. Болцоол үзье хэр байх. Хэр байх вэ? Юу нь? Үбин. Үгүй Үбиний юу нь гоё байл. Үбинаас гэхдээ яг уулзаад үзвэл сонин залуу байх юм билүү би яаж. Вау, ямар. Би бол нэрээ Бүжин Баярмаа ихчтэй бол нэр ямар ч байсан хамаагүй болцсноо гэх шиг. За. Тэгэхээр манай эмэгтэй ер нь залуугаас яг юуг нь голчиж хардаг вэ те? Гадаад байдлаасаа юу эсвэл зан чанар уу те? Гадаад байдлаас нь ингээд хэлэх юм бол гоё өргөн мөртэй залууд дуртай. За. Зан аашийн хувьд гэх юм бол орчноо айгуу гоё мэдэрдэг хүнтэй зөв ярьж чаддаг залуу байх гоё. Ааха. Ямар гоё янаг залуу байх гоё. Гоё хэлтийм бэ те? За. Манай залуу эмэгтэйгээс асуух асуулт байна уу те? Сүүлийн харилцаагаа хизээ дууссан бэ? Дууссан бол дууссан ш сандгүй. Хизээ юм бол чи таавлаа. Тэр мөрий нэг бүртгээд яваад ийм. Ямар хуу шалтгаанаар болж дууссан юм бол? Нэг юм цагтаагийн нэг юм шиг шээ те. Мэдүүлэг авч байгаа юм шиг те. За тэр үедээ хин байсан. Ямар шалтгаанаар болж дууссан бэ? Үзэл бодлын зөрчилтэй юм болов? Үзэл бодлын зөрчилдөө.
гэдэг сэдвээр Их харж байгаа өнцөг нь шал өөр хоёр хүн байсан бол шүү. тий. Чи ямар өнцгтэй юм бэ ер нь? Камерны өнцөг өөх шахах. Би яг эндээс айгуу эксэлсээ гараад ирлээ. За ер нь Жишээлбэл юу нь болохгүйсэн бэ? Тэр залуу жишээлбэл ямар өнцгтэй байсан юм те? Жохон залхуу байсан. Нэг хичээл ондох гэж шаагаад. ер нь хөдөлмөрч залуу дуртай. Тийм, ер нь бол хөдөлмөрч залуу дуртай. Гэхдээ заавал амар амжилттай бай бол гэхгүй. Гэхдээ ер нь бол залхуурдаггүй. Юмыг болгыг бүтээе гэдэг те бас зүцгээд идэг тийм залуу. Окей. Манай залуу ер нь хэр тэрэлтээр хэрвээ те. Тэр залхуу биш вэ? Ер нь залхуу дуртай хүмүүс угаасаа байхгүй л те. Тэгээд яг миний энэ дээр нэг юм шивээс өдөг. Тэгээд утга гоч нь болохоор нэг тийм залхуурлын эсрэг ч юм уу нэг тийм хөдөлмөрлөл нэг тийм бодолтой шивээс. Залхуурлын эсрэг хөдөлмөрлөл гэдэг. Яг уйгурч Монгол бичгээр бичсэн шаач гэдэг. Юу ангуучийн шивээс шиг шивээс үү? Сүүлээ идэх ч могоо юу? Тэгээд ер нь тиймэрхүү утга гочтой шивээс тэгээд жоохон ингээд залхуурхаад тэгээд төлөнд яг өөрийгөө хараад яг тийм шивээсээ хараад тэгээд Жонсон ажиллаа явахс нойр өрөдөх юм. жоохон мотивашн авдаг гэх юм уу? Ер нь жоохон альфа залуучуудад дуртай шүү. Чамд айгу тодорхой хэлжтэй шүү. Манай залуу ер нь хэр альфа вэ те? Бета юу гэж. Sigma boy. Тэгээд ер нь бол ингээд нүдэн наал тэгээд яг миний хийснийг хийгээл яг ингээд дагаад явж явал надад айгу гой санагддаг. Наа чи жоохон нэг юм нөгөө нэг нохоо шиг сонсогдож байна. Гэтэ яг тэгж бол яг хорж марихгүй зүгээр ингээд надад итгээд тэгээд ингээд гоё. Миний үед Тархи онтраа би чамайг тавиул. Тархи онтраагаад намайг ингээд дагаад явж ирвэл гоё жоо. За ямар гоё юм бэ? Тэгвэл анхны болцоо чи нэмэгтэйг авч явбал яг ямар хөө болцоо хийх вэ те? Эмэгтэй бол тархи онтраацсан байгаа. Яг чамайг дагаа явж байгаа. Чи юу хийх юм бэ? Заавал ийм орой биш одоо жишээл маргааш өглөө болцоо. Гоё хоол хийж өгөх юм уу? За дахиад Гоё гэртээ хоол хийгээд тэгээд пикник хийхдээ хийсэн хоолоо өгөөд тэгээд гоё ярилцаж суух хаа. Одоо гоё гадаад дулаарч байгаа юм шиг байна. Удахгүй сакура энэ төр дэлбэл үлгэрүүлэн. Сакура какаши. За ер нь бол гоё өөрийнхөө гарын хоолоор дайлах юм байна тийм үү? За. Тэгээ гоё ингээ пикникээ хийчлээ. За тэгээд яах юм бэ? Тэгээд ер нь бол эхний болцоог ер нь аль удаан байдлыг хүсдэг. Тэгээд ер нь бол гэрт нүгэж өг. Удаан байхыг хүсдэггүй. Танах аль шугамн дээр байдгийг гэж байна. Энэ яг мөн үү? Тэгээд явуулчих юм уу? Тэгэхгүй ингээд эхний болцоонд дээр би ингээд ихэндээ таалагдахгүй бол ингээд хүчээр юм шиг ингээд удаагаад байж магадгүй ш. Тэгээд төрхөн хугацаанд дуусгаад тэгээд үнэхээр надад таалагдсан бол ингээд бас дараагийн хүү гэдэг нэг тийм хүү юм яриа штэ. Тэгээд жоохон үгүй аваатай юм гэх юм уу? За чамаа ингээд таалаад энэ зав ингээд ямар гоё юм бэ? Бүү ямар гоё юм бэ гэдэг л юу хийх. Тэгэл над руу өгөөлөх юм бол би аваалаа. За тэгээ авч байгаа яах юм? Чамаг яг өрөө авах юм уугүй юу гэдгийг би асууад байна. Сайн ойлгохгүй. За бурах шах. За тэгээ манай залуу ер нь дахиад эмэгтэйгээс асуух асуулт байна уу? тэгээ байхгүй шууд шийдвэрээ гаргая тийм ээ. Асуулт байхгүй. Манай эмэгтэйд асуулт байна уу? Байна. За ямар гоё юм бэ? За би 3 асуулт асууж чи тэгээ 3 2 1 гэхээр шууд хариулаарай за. За. За хостойгоо амралтынхаа өдрөөр амрахтаа гадуур болцох, гэртээ болцох. 3 2 1 Гадуур. Унлаа гэх шахтай. За, дараач асуулт. За амир Q тохно уу, H тохно уу? 3 2 1 Хоёулаа. Дин. Хоёулаа. За дараач асуулт. Аль нэгийг сонгох юм уу эсвэл хоёулаа гэж хэлж хариулах юм уу? Яс кьют байгаа бас хот байж болно сте. Тэгээ чи гэтээ хоёулаа гэж хэлсэн гэж шахах тийм. Чи зүгээр л код гэж явсан бол хоотон дагалдаад ирж магадгүй шүү дээ гэж. Чи нэр толгой чинь жоох ажиллахгүй шүү гэж. За, сүүлийн асуулт. За, айлын том охин уу, айлын дунд охин уу, айлын баг охин уу? Гуруулаа гэж. 3 2 1 баг. Дин дон дин. Юусээ? Яг хоорондоо солонгосоор ярьж байгаа. Би арай сураагүй байна. Зүгээр монголоор хэлчихгүй гэж.
Тэгээ Монголд байхад нэг юм хоёр казак хоорондоо яриад байдаг гэсэн сонсдог байна. Аюу хэцүү. Амар дургуй үрэж шаштай төцөнд хоёр казак гэсэн мэддэхгүй нэг юм тий. Хамааг алан хичүү яад хичүү гэдэг чинь тий. Энэ тэнэг өстө бити сон сайрт байна. Чивтэй хугацаа бага байна. Гарыг хэлсэн байлаас өгөөлээ тий. За за. Окей. Шитэр. Айлын дунд гэсэн шүү дээ. Тэгээд дээрээ хідэн ахыг доороо хідэн дүүнэртэй байна. Айлын дунд гэсэн. Ихчтэй айлын баг охин байна. Нэг ах нэг ихтэй айлын баг охин. Сая дунд гээгүй айлын баг гэсэн юм байна бараа. Нэг ах ихчтэй гэсэн. Оо энэ яг нэг Өмнөх охинтой андуураад байгаа юм шүү. ёо. Зэ. Нэмэх 1000 авра. За шийдвэр гаргах уу? За. За манай эмэгтэй бэлнэ. За зүрхээ дагаарай тийм ээ манай хоёр. За. 3 тоолоод таалын чивэл дэлхий ургаад дээ шүү. Яах зүрх. Зөвшөөрөл дээшээ, зөвшөөрөхгүй бол доошоо. Чи өөрөө сонгоо. Нөгөө эрхий ургаа. За байж байгаарай гэж байна. Чи нөгөө нэг Facebook дээр лайк гэдэг байдаг шүү дээ. Овч үүдэг шүү дээ. Зөвшөөрнө. Дизлайк гэвэл зөвшөөрөхгүй байна. Түүнээс энэ биш. Энэ өснө энэ болоош. Одоо энэгээр яаж зөвшөөрөхгүй байгааг яаж илэрхийлэх юм бол та. Энэ өснө шууд ингэ шах. Маяг шахтай. Ирхий өрөө гараг шаасан инхүү гэж. 3 2 1 маяг шахтай. За. Ард дуу тоглохдохгүй дээ нөгөө юм даа яа чи. Яагаад вэ? Аимшиг ая яваад байгаа юм шүү дээ. Иннээс болоод энэ болцоо аимшиг болоод байгаа юм шүү дээ гэж байна. За бүгдээрээ ойлгосон тийм? Манай ихтэй ойлгосон. За бүгдээр хамтаа 3 толоод хариулт авцгаая. 3 2 1 Тийм ээ, карма гэж байна юм аа. Karma in Korea. Шээ. За, окей, хүн бас ямар ч шийдвэр гаргаж болно. Тэгэхээр манай хоёр маань нүдний болтоо авъя. За. Тэнийг хаах уу? Нэг өөрийгөө нэг янз баха тий. За байж байгаа. Энэ нэг уцаа хэр шийдэх юм бэ тэрнээс хойш. Нэ залуу чинь чадчихгүй байгаа юм гэж шидэл ахын доошоо. За, хагарсан баха. Окей, таасаа тийм ээ. Зүгээр үү? За, Эсвэл жиснаас хэр өөр байна, тийм ээ? Манай залуугийн хувьд ямар сэтгэл төрж байна те? Гаднаасаа зүгээр. Гаднаасаа айгу эмгтээлэг охин шиг харагдаж байна. Шигэ? Эмгтээлэг охин байна. Тэгээд за айгу их таалагдж байна. Оо. Сарай хэё. Чой. Тийм. За, манай эмгтэйг. Гаднаасаа Яах вэ? Я. Ямар амар шууд хэлтiin бэ? Яа. Emotional damage тий. Яа. Зүгээр дээ залуу. Зүгээр шүү. Чи бас гой залуу гэж тий. Ийм их юмд гондно гэж юу ах вэ? Тийм биз дээ. Тийм шүү дээ. Эрүүл харилцаа. Тийм. 2 цагийн секс тийм ээ. За. Хүн болгоны тайп өөр үж болно. Тэгээд манай залуу одоо жишээлбэл өөр эмэгтэй тайп таалдаг гэж болно тийм. Манай эмэгтэй бас өөр залуу таалдаг байж болно. За. Зүгээр үстэй гайгүй. За. Бүр улам ингэж хүнд байдал оруулаа яах юм бэ? Зүгээр байхад нь улам зүгээр үстэй гэж шаа юм. Тэ? За одоо тий олон юм ярихгүй шууд 3 таалаад эцсийн шийдвэрийг харъя тийм ээ. Манай хоёр маань нүдэн анчи тийм ээ. Нүдэн анчаад. За бүгдээ хамтаа 3 таалъя. 3 2 1 За окей. Манай орцсон залуудаа баярлалаа. Маш гоё орцсон. Угаасаа яах вэ гэж чи. Стил ингэж ивэл муухай шүү дээ тий. За баярлалаа браа. Гоё орцсон. Амжилттай. Тэ ажиллаа байна. Бид нар алаач яа. Алаач тийм ээ гайхалтай орцсон. Солонгос нэг ийм гоё залуу байгаа юм биш үү манайхаа тийм ээ. За. За одоо манай эмэгтэй нүдний болтоо зүвчээ дахиад залуу гарч ирнэ. За. Вау. Ой зөрөгтэй залуу гайхалтай баяртай гарч ирсэн тийм ээ. За манай залуу гоё өөрийгөө тань гар өрөөд бугуу өрөөд тийм ээ. Яг гоё өөрийгөө танилцуулъя тийм. За сайн байцгаана уу? Намайг Гантлаг гэдэг 27 настай. Ямар 22 юм шиг харагдсан бэ? Тий надад пипаны жим тамхи өгдөг. Үсээс суулж орохоор. Надаа өгдөг гэж байна.
Тий, манай залуу яагаад гарч ирсэн бэ те? Жишээд энэ эмэгтэй Саяны залуугаас чи яг юугаар илүү юм бэ те? Тий, энэ эмэгтэй бас юунд таалагдсан бэ те? За Бүр найз нь хүртэл ингэдэж байгаа те заалаа те найзд нь бас их таалагдсан юм шиг байна. амар сандраад энэ төр жоохон байж байгаа. Тийм тайван зүгээр шүү. За. За. Өөрөө бас яг эхэлж гарч ирээд энэ эмэгтэй хүний ингээд ярьж байгаа яриа айгуу таалагдсан. Өөртөө ихтэй байгаа, харизмтай байгаа байдал нь айгуу таалагдсан. Тэгээд айгуу хөөрхөн чигтэй охин байна. Вау. Хүн ичигээд. яа. Өөр чиний давуу тал яг юу вэ? Яагаад нэмэгтэй өөрөг чи сонгох хэрэгтэй вэ те? Миний давуу тал гэх юм бол эмэгтэйчүүд нэг тийм хүсдэг эрэгтэйчүүд байдаг шүү дээ. Аха. Нэг ийм л залуутай ирээдүйн нөхрөө ийм л залуу байх юмсан гэдэг. Аха. Ер нь тэр нь бий баг. Whoa. Treat me like what is. Don't get me dirty. Love me. Эмэгтэйчүүдийн хүсэмжит залуу. Тийм ээ. Мэдээж эмэгтэйчүүд чинь айгүй сайн хүн хүсэж байгаа шүү дээ. Ирээдүйд тань болчих, түшиг болчих тий. Тий. Тэнгүүд ер нь бол тэр талаасаа хэлж байгаа шүү. Хэрвээ нөхөрчөн бол аха. Нөхөртөө түн. За та хоёр. Яг ингэж хоёулаа гацчихсан. За та хоёр. Тэр нөө хүсдэг гэдэг нь дотоод хүн чанараасаа. Аха. Тий. Тэг нэг амар гадаад матаад энэ их яриаггүй те. За. Окей. Манай эмэгтэй асуух асуулт байна уу те? Залуугаас асуухыг хүсэж байгаа асуулт байна уу? Манай залуу бас асуулт байвал асууж болно. За энд одоо үзээ сууж явахдаа те нэг энд мэдх юмсан да гэсэн тийм бас байсан уу те? Байсан бол асууж болно. Эсвэл эмэгтэй асуулт асууж болно. Амьдралынх нь хэв маяг хобби гэсэн юм шиг. За амьдралын маяг хобби. Амьдралын хэв маяг бол одоогор бол тэгэл хичээлдээ явж гин, ажил хийж гин. Тий. Ажлынхаа хажуугаар яг хоо жим хийдэг. Тэгээд одоо гоё үлрэл нь ирж гин. Нодлон намраас жоохон гүүж эхэлсэн. Тэгээд энэ хавар одоо жоохон гүүх гээд байна. Та жоохон цаашаа олохгүй байна. За гүүх гээд байгаа. Яг жигнэсээ гүүх гээд байгаа. За. Ер нь хэр идэвхтэй юм амьдралын юм маягтай бай те. Жоохон сэтгэл зүйн тал дээр нэг жоохон ингээд дээш доошоо жоохон савлах гээд байдаг. За. Тэгээд ер нь яг идэвхтэй үедээ бол асар их идэвхтэй. Идэвхгүй үедээ бол жоохон гэртээ бүгээл ер нь орноосоо босохгүй тэгэл байж яадаг заримдаа. Энэ бистэ нэг юм дэлбэрхээ шаагаад байгаа юм байна. Нэг бомб тавьчихсан юм шиг сонсогдсон. Яаж чад бистэ миний ээж дугаарадах ямар хэцүү юм бэ гэж. Энэ дандаас та ингэ дугаард юм тийм. Спикерын юм шиг байна. За. Тэр ч яг энэ явж ээ тийм ээ. За. Манай залуу өмнөх харилцаагаа яагаад дуусгасан бэ? Хизээ дуусгасан бэ? Өмнөх харилцаа юу? Яа, инээт шаш харилцаа. Яг го миний сэтгэл хөрсөн. Тэгээд дуусгасан. Хөрсөн. Тий. Ер нь тийм хөрөмтгий юу эсвэл үнэхээр л хөрөхөр охин байсан уу? Уг гоё охин байхад үед байсан л да. Гэхдээ яг ирээдүйд цог ихнэр болох хүн гэд бодохоор арай биш байсан. Арай биш. Яг юу нь болохгүй байсан юм бэ? Яг юу нь болохгүй байсан бэ те? Уг нь хөөрхөн охин. Гэхдээ ихнэрээ болохоор жоохон хитрхи хөөрхөн байсан юм уу? Айгу сайн ч охин хөрхөн ч охин байсан л да. Гэхдээ жоохон зүгээр л надад нэг жоохон үгүй юм шиг санагдсан. Тэрийгтэй нэг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага байна. Тийм gut feeling те яг нэг юм мэдрэмж байсан юм биш үү те. За. Манай эмэгтэйд асуух асуулт байна уу те? Энэ бүгдээр яга аяархан болчихоо. Жоо аяархан болчихоо. Хойно сонсогч гин үү? Амар сонсогч гин үү? Хойно гэсэн чинь урд хариулцсан шээ. Бро чи яг одоо урд байгаа шүү гэх. Тэ? За гэх. Манай эмэгтэйд асуух асуулт байна уу тийм ээ? За чи би чамайг сонгох шалтгаан 3-ыг хэлээчдэггүй яг одоо. Ийм учраас чи намайг сонгооч те гэдэг 3 шалтгаан байна уу? Одоо өөрийгөө нөгөө зарж борлуулна гэдэг шигтэй юм пич тавина гэсэн үг шүү дээ. Яг ийм учраас чи намайг сонгох хэрэгтэй ч гэдэг юм уу те? Олон шалтгаан гэдэг юм бол нэг байхгүй хаа. Гэтэ юу ч гэсэн харамсахгүй хаа. Тэгээд ер нь энэ Солонгост байх хугацаанд одоо энэ ч ингээд цаг хугацааг өнгөрүүлж байгаа шүү дээ бид нар те. Хүний нутагт тэгээд ер нь айгүй энэ ч байдаг хүмүүс айгүй ганцаардсан юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь өөрөө өөртөө яаж нүүр тулаа.
Тэгээд ирсэн. Энэ хугацаанд ингээд нэг нэгнтэй айгуу гоё хантай, нэгэндээ түшиг болоод ер нь гоё явах байхаа л гэж бодож байна. Тэгээ энд байх хугацаанд гэхээр нэг юм яваад салчих юм шиг сонсдог тийм. Цааштай өстэй тий. Яг үндэ яг тодорхой хэлэх хариулт байхгүй байсан болохоор нэг жоохон иймэрхүү хариулчих. Тий, жоохон бодож явах та тий яг нэг юм яг бүрэн гүйцэд бодоогүй юм ярьчлаа тий. Энд чинь ингээ гараа суухаар тэрвэрлэх үү? сандарддаг юм байна. Тэрвэрлэх үү? Нэг нэгээ тэрвэрч үзэх үү? Үзэх үү? Эмхтэй өсчихвэл. Тий, манай эмхтэй зөвшөөрч. Зөвшөөрөө шүү. Хүсэж байсан. Амар хүссэн сууж идэг шүү. Ста тэрхий саяа. Зөв зөвшөөрөө тий. Манай эмхтэй зөвшөөрч байна. Гарын барьсан ч болно тий. Зөвшөөрөхгүй? Гарын барьсан ч болно. Ас шаардахгүй. Зөвшөөрөхгүй юу? За. За гэх. Энэ үед яа гэв бэ гэж. Өмнө нь бүгдээрээ зөвшөөрөөд ирсэн юм шиг. За энэ үед нь зүгээр гар барьчихдаггүй ядаж гэж. За. Асан чи эртээ би гар барьдаггүй. За манай үйтгүүд шийдвэр гаргах уу? Бил нөө. Манай хоёр ч гэжтэй манай эмхтэй шийдвэр гаргана. Тийм залуу угаасаа тийм шүү. Залуу нүдэ ани. За. За манай эмхтэй 3 тоотоо. Энд юу хийгээд байна? 3 тоотоод хариултыг гаргана. За бүгдээрээ зэрэг 3 тоо тий. За 3 2 1. За баярлалаа. За окей гайхалтай тэгээд шийдвэр гарсан байна. Ер нь чамд учир байгаа юм шүү. Шахалтаа тойсон шүү тий. За окей тэгээд шийдвэрээ гаргана шүү тийм ээ. Орцсон маш гоё. Залуудаа баярлалаа тийм ээ. Баярлалаа. Айгуу гоё заалаа. Баярлалаа. Амжилт. За манай залуу шүүс авч байгаа шүү. Тий. 3 тоот чи юу гэсэн тэгээд залуутай өнөөдөр тий шүүс авч болно. Зүгээр. За тэгээд тэгээ болцох юм байна. За 3 тоотоо тэгээд байхгүй бол энэ боцог дуус тий. 3 2 1. За. Тэгвэл яг одоо гараад үү тийм ээ. Манай октод бол нэг яраагүй л юм байна тий. За окей гайхалтай байхгүй маань баярлалаа орцсон маш баярлалаа маш гоё орцсон манай хоёр орцсон. За.